Нэгдэх асуулт нь за бизнесийн эрхчлөө гэж яг ямар ойлголт ухтуунуудыг хэлэх юм. Тэгээд тэрэн дээр нь юм шалгуур үзүүлэлтүүд оноо энэ төр байдгүй. Одоо ч бол бизнесийн эрхчлөөний индекс ч гэдэг юм уу те. Тэр нь дотроо дэд үзүүлэлттэй. За тэгээ энэ индекс гэдэг одоо тэр утгыг бууруулахад нөлөөлж байгаа төрийн зүгээс хүчин зүйлс байна. За тэгээ энэ дээр нь бид нар энэ хуулийг одоо өөрчилж байгаа энэ өөрчлөлт ингэж засагдж байгаамаа гэдэг ийм мэдээлэл байна уу гэдэг асуулт. Хоёрт гэвэл барилгын тухай хуульд өөрчлөлт оруулахаар тусгасан юм байна. Саяхан бид нар өргөдлийн байнгын хорон дээр маш олон хүмүүс барилгын асуудал дээр луйвардулсан юм хохирогчдын асуудлаар хэлэлцсэн. Тэгээд барилгын ер нь энэ барилгын салбарт байгаа хичнээн янзын зөвшөөрөл, баримт бичиг өөрчлөлт орох юм. Энэ нь өөрөө энэ барилгын нөгөө хуурамч барилга ч юм уу те зөвшөөрлөө авчаад байшин бариад хүмүүсээс мөнгө аваад байгаа залингийн асуудал дээр ямар нөлөө үзүүлэх болоо гэдэг энэ тодруулах хэрэгтэй. За гуравт нь бизнес эрхчлөөний хуулийн зарчим дээр харахаар энэ яг бизнес эрхчлөөний хууль бол харьцангуйас товчхон харагдаж байна л да. Тэгээ энэ дээр нэг ийм залт байлаа. 3.1.5 дээр төрийн үйлчлэгээ цахим ил тод түргэн шуурхай тэгш хүртээмжтэй гэсэн бизнес эрхлэгчээс мэдээлэл нэг удаа авах нөхцөлийг бүрдүүлсэн байна гэдэг энэ заалтанд би маш талархалтай хандж байна. Гэхдээ энэ дээр байгаа энэ тэгш хүртээмжтэй гэдэг үзүүлэлтээ 3.1.4-дөр байгаа бизнесийн өмчийн хэлбэр хөрөнгө оруулалт гэдэг энэ заалтан дээр байгаа энэ үзүүлэлтүүдээ ер нь яг яаж хэмжих вэ? Энийг ер нь юугаар тодорхойлох юм болоо гэдгийг тодруулах гэсэн. 3.1.6 дээр бизнесийн үйл ажиллагаанд эрсдлийн үнэлгээнд суурилсан давхардалгүй ил тод урьдчилан сэргийлэх зөвлөн туслахад чиглэсэн хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ гинэ. Энэ нь одоо байгаа хяналт шалгалтын ямар функцээр яаж өөрчлөгдөх вэ? Ямар ахиц юм уу өөрчлөлт гарах юм болоо гэдгийг бас тодруулъя. За, их баярсаа хариулъя. Энэ өнгөрсөн хугацаанд хийгдсэн бизнес орчны судалгаан дээр энэ хяналт шалгалттай холбоотой гомдлууд нэлээд өндөр гарсан. За зарим хөрөнгө оруулалтын компаниуд жилд 27 удаа шалгалт очсон, давхардсан ийм үзүүлэлтүүд гарсан. Тэгэхээр ерөнхий сайдаас үр өгөөд энэ төрийн хяналтын тухай хуулийг одоо бид боловсронгуй болгож төр иргэний хяналтын хууль болгон одоо их хурл өргөн барихаар бэлдэж байна. За энэ хуулиар бол шууд одоо хаадаг, торгодог энэ аргачлалыг нэлээд өөрчилсөн. Эхлээд зөвлөн, дараа нь анхааруулга өгнө, тэгээ сануулна. За тэгээ дараа нь акт торгуул тавигдана. Эцсийн хамгийн сүүлийн мөчид үйл ажиллагааг зогсоох гэсэн ийм үе шаттай. За энэ болгонд чинь хяналтын бас нөгөө талд нь бол нийт иргэдийн одоо эрүүл аюулгүй орчин амьдрах эрхийн асуудал бас байгаа. Одоо ингээд хүнсний аюулгүй байдал, байгаль орчинтой холбоотой ер нь сүүлийн үед ингээд нийгэмд үүсэж байгаа олон асуудлын хяналтын асуудал жоохон суларсан толгойтой үүсэж байгаа гэдэг юм дүгнэлтэнд хүрсэн. Тэгэхээр энийг боловсронгуулгоод иргэний хяналтыг энэ хяналтын систем дотор шигтгэж өгсөн юм шинэ эрх зүйн орчин явна. Эдийн засгийн эрх чөлөөний индекс гэж одоо дэлхийн улс орнууд бол энэгээр хөрсөлдөнө. Яг 10 жилийн өмнө гээд байгаа. Манай Арслан минь өхөд асуугаад байгаа 10 жилийн өмнө гээд 120 дугаар байранд байсан Монгол улс. 10 жилийн өмнө эрх чөлөөний индексээр Монгол улс дэлхийд 120 дугаар байранд байсан. Өнөөдөр 25 хоног үүсгэлээр 74 дугаар байранд орсон. 26 оны шинэ одоо үр дүнгээр 69 дугаар байр хүртэл агсан байна. Гэхдээ энэ хангалтгүй. Энэ үзүүлэлтээр бид нар дэлхийд эхний 50-д орж иж хөрөнгө оруулалтад таатай бизнесийн эрх ашгийг бизнес явуулахад таатай орчин бүхий ийм улс орн болох ёстой. Бид нар энэ зорилгын төлөө явж байгаа. Тэгэхээр энэ индексээ хараад энэ индекс нийцсэн бүх одоо үзүүлэлтүүд шалгууруудаа хангахын тулд энэ нэгдүгээрт энэ бизнесийн одоо эрх чөлөөний тухай хуулиар энэ бизнес эрхчлөөг хангах, үүнд баримтлах зарчмууд, төрийн бодлого, эдийн засаг бизнест оролцох одоо үйл ажиллагаа хориглох зүйлүүдийн тодорхой болгох, хууль зөрчилдүүлэх хариуцлагын тодорхой болгох, за дагаад хөрөнгө оруулалтын хуулиар дутагдаад байсан өнгөрсөн хугацаанд судалгаараар гарсан энэ өөрчлөлтүүдийг одоо баталгаажуулах ажлуудыг хийсэн. Ялангуяа бизнес эрхчлөөг хангах зарчим их чухал байгаа. Бизнест төрийн оролцоог эрс багасгах юм зохицуултууд орсон. Төр бизнест өрсөлдөхгүй байх гэдэг зарчмын асуудлууд орж байгаа.
хамгийн гол нь бизнес эрхлэгчдийн өмчшийн халтчгүй дархан байдал, бизнесийн нэр хүндийг хамгаалах асуудал. За энэ болгонд төрийн байгууллагуудыг өөргөжүүлсэн, хязгаарласан, зохицуулсан юмнууд ингээ орно. Тэгэхээр энэ эрх зүйн өөрчлөлтийн дараа Монгол улсын одоо бизнес орчин нэлээд сайжрах баха гэдэгт итгэлтэй байгаа. Саранчулуун гишүүн тодруулъя. Тий, одоо эдийн засгийн эрхчлөлөөний индекс дотор орж байгаа үзүүлэлтүүдээс тэр доош нь оноогийн тэр 50 руу оруулах гээд байгаа татаад байгаа үзүүлэлтүүдийн хичнээн хэсгийг нь энэ хуулийн төслөөр өөрчилж сайжруулах юм бэ гэдгийг тодруулах гэдэг байхгүй. За судалгаагаар нэг ийм ойлголт бас байдаг юм байна л да. Хууль эрх зүй төрийн зохицуулалтын орчны индекс гэж бас байгаад бизнес эрхлэхэд тэр бол манад бизнес эрхлэх таатай орчин бүрдэг байна гэдэг үнэлгээ гараад идэв юм байна. Тэгэхээр энэ үзүүлэлт жишээлбэл энэ хуулийн дараа хэрэг энэ зүйлийг засаад төрийн оролцоог ингэ багасгачих юм бол тэдэн үе ахна гэдэг тооцоол байгаа юу. Яг бол бид нар чинь бизнес регистрийн өгөгдлийн сантай, судалгаатай, тоотой нэг 80,000 гаруй аж ахуйн нэгжтэй жижиг дунд энэ дэргээ тоотой шүү. Тэгэхээр энэ дээрээ үндэслээд ийм тооцоолол байгаа юу. За энэ хоёрсад хариулъя. Эдийн засгийн эрхчлүүд байдлын индексийг засаглалын үр ашиг, засгийн газрын оролцоо, зохицуулалтын үр ашигтай байдал, нээлттэй зах зээл гэсэн дөрвөн бүлгийн хүрээнд 12 шалгуур үзүүлэлтээр ингээд тооцож байгаа. За ингээд Монгол улсын өнгөрсөн хугацаанд би түрүүн хэлсэн 10 жилийн өмнө 120 дэрэмлэгжсэн Монгол улс өнөөдөр 69 дэрэмлэгдэж орж ирж байгаа. За бизнес эрхлэлийн тухайд хам дөрвөн мэдүүлсэн хуулиуд нь нийлээд бизнес эрхлэл таатай орчин бүрдүүлэх, ялангуяа мэдээллийн технологийн тусламжтайгаар одоо үйл ажиллагааг нэлээд хэлбэр шуулах, сайжруулах юм болцоогоос нээж байгаа. За тэгээд дэлгэрэнгүй яг индекс нь 14 зүйлд энийг хийгээд ингэж өөрчлөөд гэсэн зүйлүүд нэлээд урт зүйл болно. 1 минутанд яагаад чамчихгүй танд бид нар бичгээр гаргаж өгье. За бичгээр гаргаж өгье гэж байна. Хариулт хангалтгүй. За нэмж асууя. За барилгын талаар одоо хуулинд өөрчлөлт оруулж байгаа билээ. Тэн дээр түрүүний миний асуусан одоогийн барилгын зөвшөөрөл аваад үйл ажиллагаа явуулаад олон хүмүүст залилсан байгаа энэ гэмт хэрэг энэ одоо зөвшөөрлийн энэ өөрчлөлттэй холбоотой ямар нөлөө гарах юм бэ? Яаж өөрчлөлт гарах юм бэ? Гэдэгт тэрс тодруулга авъя. Баярлалаа. За барилга хот байгуулалтын хариулах уу? Хаанаас хариулах уу? Ажлын хэсэг. За энэ хоёрсад хариулах уу? Сайд налгаван Саранчулуун гишүүн асуултыг хариулах уу? За энэ хоёрсад хариулъя. Шадар сайд. Энэ хоёр. За барилгын тухай хуулийн зөвшөөрлөлөг гагаж гэж ийм өөрчлөлт орууллаа. Нэгдүгээр барилгын үйл ажиллагааны болон барилгын ажлын зөвшөөрөл авахд бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтыг нэгтгэн тодорхой болгож зөвшөөрөл олох ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлсэн зохицуултуудыг орууллаа. За барилгын зураг төсөл боловсруулах, барилгын ажил эхлэх, материал үйлдвэрлэл зэрэг ажиллагаанд хүний нөөц соноо төхөөрөм санхүүгийн чадварыг нотлох шаардлагуудыг нэлээд наривчилсан. За энэ хүрээнд нөгөө шаардлагууд нэлээд хатуурж орж байгаа. За барилгын ажлын зөвшөөрөл олох үе даатгал, байгаль орчны үнэлгээ, санхүүжилтийн их усүр зэрэг ийм эрсдийн удирдлагын шаардлагуудыг сайжруулсан. За ингээд энэ хүрээнд энэ зохицуултууд орж байгаа. Тэрнээс яг саяны энэ барилгатай холбоотой залилан хийгээд дутуу гүйцэтгэлтэй буюу зураг төсөл үзүүлээд иргэдээс одоо санхүүгийн одоо луур хийцэн асуудлыг бас энэ хуулиар зохицуулах боломж бас хязгаарламжтай байна. За аюушийн ариун зай гişүн. За саяны хариултууд Саранчулуун гишүүн хариултууд бичгээр өгөх дутуу хариултуудаас